За сайн байцгаана уу. Өнөөдөр Ноорон та бүхэндээ юуны талаар ярих вэ гэхээр нөгөө хүмүүс гэж юм л да чи өвдөөд айгүй хэцүү байгаа юм биш үү нана одоо Монголд ирүүл яасан ингээд өвдөөд хэцүү байгаа юм бол байхгүй юу өвдсөн байсан. Гэтэ би өөрөө нөгөө сэтгэл зүйн хямралд ороод тэгээ тэр өвдөлтөө мэдхгүй тэгээ явцсан баггүй ямар удаан олон жил. Тэгээд сэтгэл зүй маань эдгээд ирүүл болоод ирэнгүүт би маань аль эзэний амир өвдсөн мэдчихэж байгаа байхгүй. Тэгээл ялангуяа миний хотод сэтгэл зүйр унсан одоо жишээ нь хөрөөсөө салсан ч юм уу те эсвэл хайртай хүнээ алдсан ямар нэгэн сэтгэл зүйн шаналлыг тэгээ явж байгаа хүмүүс хоол идчих та ер нь бол нэг анзаардаг өөрийгөө ямар хоол идэж гин яаж заримдаа хоол идэвчгүй үе байдаг. Тийм болохоор нөгөө 9 жор юм хамаагүй ингээд идсээр байгаад миний хотод ингээд амир өвдсөн байхгүй юу. Тэгээ хотод өвдөхөр дагаад бусад эрхтнүүд нь өвдөн штэ угаасаа. Тэгээ одоо энэ 2026 онд би болохоор өөртөө ингээ бүрэн шинжилэлт хийж байгаа. Өөрийгөө ингээ апдейт хийж байгаа. Бүх бие махбодоо имчилгээ хийлгээд өөртөө анхаарад ингээд өөрийнхөө эрүүл мэндийг шинжилж байгаа. Яг тэгэхээр би 4 хүүхэд гаргасан. Дөрвөлг нь өөрөөр гаргасан. Тэгээд бие махбод нь маш их өөрчлөлтийг авсан, маш их шинжилэлтийг авсан учраас надад өөрчлөх засах маш олон юм байгаа. Дээрээс нь би өөртөө зориулаад ментор, коуч, psychologist бүгдийг нь авсан. Өөрөөсөө дээш айгүй хамгийн сайн гэсэн бүх хүмүүсийг авсан. Ингээд өөртөө хүн анхаарал ирэхээр өдөр тутмын маа нөгөө амьдрал, ажил айгүй үр дүнтэй явж, сэтгэл санаа айгүй гоё, өдөр тутамдаа жаргалтай, улам илүү одоо үр бүтээлтэй л өнгөрүүлж эхэлдэм байлээ. Тэгээд дээрэс нь хажуугаар нь би сурж байгаа. Тэгээд ажиллаа хийгээл ингээ явахаар хүн ингээд өөрийгөө бүрэн шинжилээд ирэхээр угаасаа ингээд бүх юм чинь сайхан болно. Бүх юм чинь сайхан явна. Тийм болохоор төрхөн зуулын тэр сэтгэл одоо ихэнх сэтгэл зүйн хямрал уртай нь удаан байна уу те тэрийг даван туусны дараа чи өөрийгөө анзаараар өөрийгөө бити наачиг хаяарэ. Өөрийгөө хайсан хүн наачиг ингээд маш олон төрөл нь өвдсөн те зөндөө олон туршлагууд байгаа ш надад зүрхний туршлага тэгээ миний YouTube дээр байгаа те бүх юм ингээ өвдсөн бүх туршлагууд байгаа. Тэгээд эндээс бас та бүхэн санаа аваад илүү сайхан өдрөг байгаарэ. Амьдралын зорилготой байгаарай. Ялангуяа залуу ээжүүдтэй тий. Хэрвээ чи төрөөд тэдэн хүүхэд олыг төлөвлөж байгаа хүүхдээ гарсныхаа дараа чи өөрийнхөө биед exercise хийх тий. Төршин одоо birth control-а тавиасныхаа дараа дасгалаа хийх, тууштай дэлэн барих, их бусч хэвэн байдалд орох арга хэмжээ авах тий. Сквал чиний метаболизм чинь сайн тий төрөөл төрөөгүй юм шиг биетэй бол хамаагүй тий над шиг юм удаан метаболизмтэй удаан хоол шингээлт муутай хүмүүс удаан турдаг хүмүүс нэмүсэн яг одоо хүүхдийнхаа зорилгыг яг төрж дуусгачаад тэгээд дараа нь тэр бие махбод одоо ажил төрөл карьер бүх юмаа ингэж хөөж явал айгүй зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд зарим хүмүүс аймаг мундаг яг бүгдийг ингээд зэрэг амжуулаа явчихдаг л доо. Хүнгээс онцлог хүний одоо туулах зам нь өөр шүү дээ. Угаасаа хүн болгоно ач байна гэж яахгүй хүн болгон өөр те бүх хүн өөр. Гэхдээ миний өнцгөөс харахад, миний туршлагаас харахад те сэтгэл гутралд орсон хүмүүс бол хүмүүс харахтаа. За юу сүртэй юм те. Чи наата хаяачтай, мартаачтай. Одоо юуг нь тэгээ бодоод байдгийг гэж хэлж байгаа. Тэр хүмүүс тэр ойлголт байхгүй гэсэн. Тэр хүмүүс тэр мэдлэг байхгүй. Тэр хүмүүсээс зүгээр хол бай. Тэр хүмүүс үгийг сонсох хэрэггүй. Харин эсэргээрээ чи зүгээр за хоёулаа хамт гадуур гарыг. Тэнд нэм гоё газар илээ хамт кино үзье. Инээдрэгээд хамт ингээд юм хийгээ чамайг авч гарч байгаа. Тэр хүн чинь чамайг илүү халамжилж чиний төлөө санаа тавьж байгаа хүн чинь гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө сэтгэлийн хямралд орсон үед эргэн тойрны найз нөхөд хажууд нөхөр хүртэл бүх хүн одоо нөхрийн хүртэл
ямар хүн бэ гэдэг зан чанар нь хүртэл танигдана. Тэгээд ерөн сэтгэл готролд орсон хүмүүсийн хамгийн чухал одоо дэмжлэг үзүүлэх хүмүүс, ойрын гэр бүлийн хүмүүс, ялангуяа нөхөр, хажууд байгаа нөхөр, аав ээжтэй ойлодог, аав ээж, найз нөхөртэй ойлодог, найз нөхөд тэр бүх хүмүүс чинь чамд дэмжлэг үзүүлж тэндээс чинь гарахад туслана. Тэгээд дээрс нь чи өөрөө дасгалаа сайн хийх хэрэгтэй. Мэдээж хоол орохгүй амар хэцүү байна. Заримдаа амар их хідэн тий. Заримдаа ингээ юм мэдмээргүй санагдана. Заримдаа дасгал хэмээр санагдана. Заримдаа дасгал хэмээргүй санагдана. Сэтгэл санаа чинь ингээл up and down тий. Тэгэл тэр талаар ингээл холбогдолтой мэдээлэл оруулаад уншчих юм бол ингээл амар сэтгэл санаа өвдөл хямраал нөгөө нэг буцааж өмнөх хуучин травмагаа бодвол тийм байдаг. Тийм болохоор бити сэтгэл санаагаар унсан, сэтгэл зүйн одоо хямралд орсон хүмүүстэй ойр дотны хайртай хүмүүс, аав ээж, ах эгч чинь байвал зүгээр л өөрөөр нь орох, тэр хүмүүсийг зүгээр тэрүүгээр нь давж гарах боломжийг нь олго. Зүгээр ингээд хүлээ гэсэн. Тэгэхгүй ингээд одоо пүүш игээд тулгаал ингээл одоо яачаад байгаа юм чи одоо болооч те хичнээн жил хямрдیں۔ Чи ганцаараа юм уу? Зү чи ганцаараа төрс юм уу? Өчнөө хүмүүс л юм байгаа зү чи ингээд байна гэж ерөөсөө тэгж шүүх хэрэггүй. Зүгээр тэгэл гадуур гараар байл авж гадуургаар амралтын газар Монгол ер нь Монголд бол амар гоё штэ. Маш олон амралтын газар, маш олон сувилал, массажны газар, уламжилт ангаах, эмчтэй те бүх юм Монголд байгаа байхгүй юу? Америкт болохоор бүх юм нь ингээд төлбөртэй үнэтэй те иншүрэнс авахгүй бол бид нэр үзүүлж чадахгүй, иншүрэнс авахгүй бид нэр хол явахгүй. Тэгээд дээрээс нь Америкт ингээд байхаар нөгөө монголчууд нь бие биенээс ингээ айгу хол зүгтааж явдаг, бие биентэйгээ ингээ харьцдаггүй. Тэрнээсээ болоод зарим хүмүүс ингээ амар ганцаарддаг, депрешнд ордог, улам депрешн хүндэрдэг тий. Тийм болохоор ер нь бол хүн сэтгэлийн готролд орсон хүмүүс бол аль бол өөрсдөө ингээ угаасаа тусгаарлчтай гармааргүй санагдал, баян гэртээ баймаар санагдал, хүнтэй харьцмааргүй санагдал, энэ намайг юугаар хэлчихвэл би царай алдсан бол миний үс унсан байна уу гэдэг тэгсээр бодсоор ургуулж бодсоороо тарьцах хүн олддгүй байхгүй. Тийм болохоор Америкт хэрвээ та сэтгэл готролд орсон бол аль болох гадуургаар өөр мужи руу явж зугаал, газар үзтэй, хайкинг хий, тиймэрхүү байдлаар өөрийгөө авч орохгүй бол өөр бас Америк хүмүүстэй найзлаад socialize хийгээд те. Тэгэх юм бол аль болох хурдан гарна. Тэгээ хүн хүнээсээ шалтгаална. Аль бол ганцаарддаг хүн байвал тэгэл маш их ганцаарддаг. Ер нь Америкт ер нь амар их ганцаардах талтай минь ялангуяа extrovert төрлийн хүмүүс, юм socializing хүмүүс, тэг хүмүүстэй ойр байдаг, хүмүүстэй байхдаа ад жаргал мэдэрдэг хүмүүс л ингээд сэтгэл санаагаар унахаар амар ганцаарлыг мэдэрдэг юм байлээ. Тэгээ гэрийнх нь ирэх боломжгүй, гэрээсээ холохоор бүр ингээд нэг цүлжилт ингээд нэг шоронд байгаа юм шиг дотор бачимдаад юм аюу хэцүү мэдрэмж төрд юм байлээ. Тийм болохоор Америкт хэрвээ та сэтгэл готролд орсон бол зүгээр та гарна, таны амьдрах ямар сайхан юм бэ гэж тийм мэдрэмжийг авах үе ирнэ тий. Тийм болохоор та ганцаараа биш бид бас байна. Би нэг даван гараад туулаад гарсан хүн. Тэгээд надаас асуух юм бол чөлөөтэй асуугаарай. Ярилцах хүн хэрэгтэй бол надтай ярилцаж болно. Өөр би хүн нэгэнд шеэр хийхгүй хин нэгэнд тараачна гэж айх ерөөсөө хэрэг авахгүй. Тийм болохоор миний бичлэгүүд таалагддаг бол үргэлжлүүлээ та бүхэн фоллоу дараарай. Баярлалаа. Өнөөдрийнх нэг иймэрхүү байлаа. Баяртай.